За инхүү бүгдээрээ сайн уу. За ингээд Барселонад ирээд ерөөсөө 3 онцсон байна. За тэгээд нэгт бичлэг хийгээг байгаа. Тэгээд өнөөдөр бол хамгийн ихний бичлэг орж ийн Барселонад ирснээс хойш. За тэгээд өнөөдөр ер нь бол яах вэ гэхээр дөнгөж сая зааж ёо. За дөнгөж сая нөгөө болроох цэцэг ихчгээд манай хоёр ах ихч хоёрыг мэдэн те. За тэгээд одохгүй та нартаас гоё танилцуулна. За нэг өдөр. Гэтэ өнөөдөр бол яах вэ гэхээр цэцэг ихч сая Монгол руу явчаад ирсэн. Тэгээд сая ээжээс гэрийнхнаас нэг хэдэн надад хэрэгтэй юмнууд байсан. Тэгээд загсан юмнууд байгаа тэрийг очиж авах гээд. Тэгээд тэгсэн бас манай хоёр Зарагосагийн хот руу одоо энэчнээс хөдлөж байгаа бид нэ. Тэгэхээр хэдэл одоо яарад гэс очих болохгүй. Уг нь хэд хоногоос холбогдоод бидэд холбогдож чадахгүйсэн би жоохон зөрөөд тэгээд сая дөнгөж саяараа шууд өглөө хүрээд ирэх гинэ. За тэгээд одоо бол цаг 10:12 болж байна. Тэгээд 11-ээс өмнө гэс очиж юмнууд авах хэрэгтэй. Тэгээд бас тэрнээс үргэлжлүүлээ зөндөө гой юмнууд байх шүү. За тэгээд бичлэгэнд орцгоо. Let's go. За сая бол хамаг урдаараа хувцас өмсөө тэгээд гараад ирлээ. Тэгээд за Барселонд ирсэн сэтгэгдэл гэх юм болоо л шүү дээ. За жоохон хүүтэн байна зэ нэгт. Жоохон хүүтэн байна. За тэгээд мэдээч угсаа шууд дасаа явчин тэгээд жоохон хүүтэн байна. Тэгээд одоо харж байгаа тийм жоохон дузан цамц өмссөн байна. Тэгтээ гэртээ ирсэн бас нэг өдлийн гоё байна. Тэгээд Бразилд бол үнэхээр гоё том experience хамрагдсан. Тэгээд үнэхээр их зүйл ойлгосон. Одоо бол бэлтгэлээ гээд явж байгаа. Тэрт хоёр бэлтгэлүүдээ бүгдийг нэг явж байгаа. Тэгээс гэртээ хичээл бас түр хийж байгаа. 7 хоног нөө амралт эхэлсэн байгаа. 7 хоногийн. Тэгээд одоо энэ нэгтгэхээс дуусна гэсэн өнөөдөр бол 5 дахь өдөр. За тэгээд хэдүүлээ одоо гэс явъя. Одоо ерөөсөө тийшээ явхад 40 минут явна. Тэгээд метрогоор 40 минут гэдэг чинь бас дунд нэг жоохон алхах зайнууд байгаа. Тэгээд хортлохгүй нөгөө хоёроос хоцорчин юмнасаа тэгэхээр гэлцээ. Let's go. 1 hour later. За ийхүү болрах цэцэг ихч хоёртойгоо уулзлаа. За Зарагос руу сая орой. Баярлалаа. За бичлээ явцгаая. 2000 years later. За тэгэхээр ингээд гэртээ ороод ирлээ. За сая бол нөө хэрэгтэй юмнууд авчлаа. Цэцэг ихч авчирсан. Ууттай юмнууд авчлаа. Гэрийнхнаас явуулсан. За тэнд бол хэрэгтэй юмнууд байгаа. За хэдүүлээ тэрийг орой ирж хагаад задлаа unboxing хий. Экспертэй юмнууд байхгүй. За тэгээд одоо бол 12:30 болж чинь 1:30 гээд гэрээс гарыг гэж бодож чинь. Тэгээ очиж өдрөө болоо идээд тэгээд 2:33-аас юутай цуглаантай тэгээд тоглолт бол 3-аас баг. Тэгэхээр тэрлээ юутай ч эхлээд гэрт бас нэг хэдэн хийх юмнууд байна. Тэгээд тэдрийгээ гэс амжуулцгаая. За тэгээд юу хийх вэ гэхээр харуулъя. За яг энд байгаа эднэр бол бүгдээрээ минийх. За гэнэр мөрөө бичсэн. За сая Бразил явхад бол энэ чамдам авч явсан. Тэгээд энэ гурыг үлдээсэн гэсэн үг. Тэдрийг одоо дээшээ гаргах хэрэгтэй өрөөнд ойлгоод ажиллахгүй. Тэдрийг бас хэрэгтэй юмнууд байгаа л үгээс хараад тэгээд дээш нь гаргаж тавьцгаая. Энэ ажлыг эхлээд амжуулна хэвлээ. За нардлаг Барселонад бол сайхан нартай өнөдөр тоглолтны өдөр гоё юм шиг байна гадаа. Цагаагаар явдал өстэй янз юм байна. За манай хаус бол ингээд дээр бас хөрхэн террастай том мэдж байгаа та нараас өмнөх хөшлөгүүд дээр би энэ дээр гарч иж бэлтгэлээ байдаг. За тэгээ энэ ч бол зарим нэг лагершнүүд байдаг аа. За миний нэг 3 лагерч энд тавьсан. За энэ чинь юм камертай тэгээд хаалгаад цожилж гэнэ гэсэн үг. За тэгээд юмнуудаа байрлуулчлаа. Одоо нэг бас хийгээд байгаа малга одоо харин компьютерийн арт нэг жоохон сууж нэг хэрэгтэй судлах юмнууд байна. Тэгээд юмнуудаа судалж нэг цаг байж байгаа. Тэгээд гэрээсний 30-гээ гараад өдрийн олон дээр илццаая да. За бай. Eternity later. 3 days later. За өдрийн олон дээр яг ирсэн чинь өдрийн олны маань хоолны газар Yacht Cup гээд Marseille дээр 7 оны хугацаанд тэмцээн болж байгаа юм лээ. Тэгээ баахан хүүхдүүд хоолны орж ирсэн. Тэгээд бид эдэг бол гараад хоолой дээр илүү тухтай тэгээд гарч сайхан олсон байгаа. За ингээд
Өдрийнхөө яриадсэн тоглолтонд ороод дуусчлаа. Бид 1-0-оор манай баг яллаа. Одоо ер нь тоглолтын дараа Николасгийн хаалгачтай газар бид хоёр сайхан бөмбөг шиглэнэ. Манай хаалган дээр. Vamos a chutar. Vamos. Sí. Let's go, guys. Wow. Vamos. Vamos. Yeah, boy. Vamos. Oh, wow. Vamos. Muy bueno, muy bueno. Ay, 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 ay. Gol! ¡Ah! Eso es. ¡Vamos! Here I come. Oh. Here I come. Oh. I am the one, the way you. Dale. Buenísima. Buenísima. Yo sé. Ay. Nice. Uy. Wow. Uy, 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 uy. Okay. За бүгдээрээ сайн уу. За юу их гээд анканыг сууж байна вэ гэхлээр хэдүүлэнд нь юу агаалаа өглөө юу очиж авлаа хэдүүлээ бодох хэрэгтэй. За тэгэхээр за нэг юм уудтай өглөө очиж авсан шүү дээ. За энэ нь яг юу вэ гэхлээр тодорхойлох юм бол манай гэрийнхэн цэцэг ихч болрах гэд хоёр хүн яг энэ Барселона хотоос амьдардаг байгаа. Тэгээд амьдраад бас маш удаж байгаа. За би та хэдэг бол тэр хоёр ах ихч хоёртойгоо танилцуулна гэд яваалаа. Гэхдээ нэг өдөр танилцуулах ба. Тэгээд юутайч
цэцэг их сая Монгол цагаан сараар яваад ирсэн. Тэгээд эрэхтэй болохоор ээжээс надад бас хэрэгтэй юм байгаа юу гэж асуусан байлаа. Тэгээд би бас надад бас нэг багсах хэрэгтэй юмнууд байсан. Тэгээд ээжтэйгээ ярилцаад тэгээд нэг ачаа болохгүйгээр юмнууд цагсан. Тэгээд юу гэж явуулсныг хэдэл хамтдаар цай. Тэгээд яг юу байгааг нь би бас сайн өөрөө мэдэхгүй байна. Тэгээд их сонирхолтой санагдчихээн. Тэгээд Испани Барселонатаа надад бол энэ бол нэрээ surprise маягийн юм шиг санагдчихээн. За тэгээд өглөөнөөс хойш бүтэн завгүй байсан. Тэгээд ерөөсөө энийг онгойлгоч чамжаагүй, харч чамжаагүй. Тэгээд тэл одоо задлцгаая. За өглөө бол би өглөө гинэ сая өдөр бол тоглолттой тэгээд бэлтгэлтэйсэн. За баахан идэх юм дээр нарагч чинь. Yeah, boy. За та харагдах нь уу? Шууд ингэж харагдчих. За юу вэ гэхээр штэ нэг нэгээр нь авч хараад үзье. За эхлээд хамгийн түрүүнд нүдэнд хамгийн томор тусаж байгаа нь хуш ханы самар байна. За энэ бол ингэ цөмцөн самар. Амар гоё юмстай байлээ. За сая энэ төгөлдргээ түүхэд нэрээ гиснээс бас дахиад нэг юм байгаа юм байна зөө. За дахиад нэг юм аваад ирээ. Би шүүгэндээ хадгалсан байсан. Тийм. За энэ байна. Төгөлдргээ түүхэд өчтөр Барселонатаа сая бараг 3 сар болсон. Тэгээд виз нь гарахгүйсэн. Гэхдээ 3 сарын хугацаанд үнэхээр сайн тоглож, үнэхээр сайн бэлтгэлээсэн. Тэгээд аав ээжээр нь сая ирээд аваад явсан. Тэгээ эрэхтэй надад Golden Gobi-гийн чоколад өгсөн. За би бол чихрээ хасцсан. Чихэр ер нь идэж болохгүй. Ер нь зүгээр өөртөө ингээд чихэр ер нь ингээд хасч явдаг өөрөөр. Тэгээд ер нь хасаад бараг жил болж байна. Тэгээд үнэхээс үр дүнгэж өгж байгаа. Тэгээд нүдэж гоё чоколад өгсөн. Үнэхээр их баярлалаа гэж хэлье. Энэ бичлэгийг үзчихвэл ста хөрхө сэтгэлтэй. За тэгээд анх манай хоёр манаас эрэхтэй надад энэ хушханы энэ цамсан сүмрийг бас авчиж өгсөн. Үнэхээр гоё амттай юм байл. Яг дотроо пакэжтэй. За би таад гэс харуулчих зөө. Манай ээж нэр үнэхээр мэдрэмжтэй байна. Би ээжэд ерөөсөө энэ хушханы энэ юг самарыг юус юу ч мэдгүй хэлээч хөөсөн. Тэгсэн чинь өгөө явуулцаах юм. За энэ яадаг вэ гэхлээр штэ. Дотроо юм хөөрхөн. Дотроо юм хөөрхөн олон ширхтээ хэдэн ширхтээ бол энэ 28 ширхтээ. За тэгээд ийм хар гоё амттай. Ер нь дажгүй амттай. Би яар сүртээр яг шиг. За тэгээд ер нь үнэхээр гоё амттай. Надад таалагддаг. Тэгээд яг нэг өдөрт нэг 2-3 идчихээд гоё санагдаад идэв. За, ээжтэй үнэхээр их баярлалаа. Сэтгэлтэй шүү хөөрөх шүү дээ. Амар мэдрэмжтэй шүү манай ээжтэй. За, эхлээд нэг юм самар өгсөн байна. За, хоёрт энэ нэг чихэр харагдах чинь. Сүүн чихэр гинэ. Энэ айгүй л ээж надад яг нөгөө сахар ороогүй чихэр гэж яг явуулсан баха. Наа яг нөгөө сахар хасж байгааг манай гэрийнхэн угаас мэдж байгаа. Би бүр өмнө жилийн айл 3 сараас эхэлж сахар хасч эхэлсэн. Тэгээ одоо хүртэл явж байна. Яг жил болж байгаа юм ер нь. За тэгээд Монголд очисон ч гэсэндээ ерөөсөө чихэр идэхгүйгээр одоо манай ойр тойрны хүмүүс бүгдээрээ мэдэн надтай хамт байдаг. Тэгээд би бол бас л дисциплин харуулж чаддаг баха гэж бодож байна. За тэгээд ээжтэй баярлаа. Сүүн чихэр өгсөн байна. Ерөөсөө харж байгаагүй чихэр байна гэхдээ. Баярлалаа ээжээ. Сэтгэлтэй шүү нэр. За араас нь юу вэ? Борцтой Монголоо л гинэ. За энийг бол ярьж ирсэн. За тэгээд нөгөө би ч өөрөө Монгол холонд амар дуртай. Ялангуяа ээжийнхаа ялсан бүх хоолнд бүр би бүр зүгээр л шүтэн нэр. Ээжийнхаа ялсан хоолыг бол нэрээ юу ч байсан, юуны ч төрөнд тавина нэрээ. Ямар ч тогооч хийсэн хоол байсан манай ээж хоол бол нэгт. Тэгээд дараас нь манай эмээг явал. Бонисима. За тэгээд энэ дээр бол гайхмар тансаг амт эрүүл хүнс гэнэ. За энэ хөдөлгөөд тэгж жагаад гоё идэж үзье заяа. Энэ бол бас хөрхөн санагдчих. Монгол бол борцтой юм шиг байна. Зя араас нь энэ Cinebox нь миний Cinebox дуусах үстэй. За тэгтээ баярлалаа жаа. Өргөшт намайг санаа төрч магадгүй л явуулсан баг. Сэтгэлтэй шүү нэрэ манай ээж.
За энэ юу шар удтай юм байна тийм. Хүү ааруул биш үү? Ааруул. Энэ яг цэцэг ихч хэлж ийсэн. Ааруул нь хөгзөрчтэй юм билээ. Энэ хөгзөрчч. Бүгдээрээ бүр аим хөгзөрч та тарагдаж байна уу? Ном тогтолч чийж. Хайр. Одоо нэг яах юм бол маргааш үдэж асууя. Ууг нь хүрэх юм та. Би ч нөө чихэр мэхэр идэхгүй байгаа болохоор ингээ намны зугаа болоход ээж надад ааруул өгч явуулсан. За энэ тал нь ингээ хөгзөрчиж тэгтээ одоо тэг яаж иддэм бүү мэдээ зөвлөгөө өгөөрэй хүмүүсээ. Маргааш ээжээс асууя. Тол манайх унтж чинь. За тэгээ мэдээ чи хэрэг хатан цай байна. Баяжчлаа шүү дээ одоо ингээл. Одоо ингээл ерөөсө 6-7 сар хүртэл Монгол буцахаар бол Монгол руу хүртлээ. Хангаж. Яг миний сүдэ цайны дуусчихсан юм байна. За өстө хөөрхөн. Байн. За тэгээ араас нь дахиад борцтой гурилтай шүлгэн энэ хаанх юм бэ? Шоутай гол хийх гэх юм. Усаад борцтой гурилтай шүлгэн. Өөрхөн жижиг гэрнээс боломжтой. Хамсч үзнэ хэдүүлээ нэг заяа дараа. За араас нь мэдээж барталент. Ээж хөөх хийстэй наа яг бэртэл. Ер нь ойртой амирх бэртэл аваад тэгээд иймэрхүү юм хэрэглэх хэрэгтэй. Үнэхээр сэтгэлтэй шүү нэр. За тэгээ араас нь дахиад барталент. За одоо харин ингээд ер нь идэх юмнууд дуусчлаа. Одоо харин араас нь ойштой гамарт. Сайхан цагаан өмсдөд байна. Янамлын цагаан өмсдөд. Жиг хэрэг болон тоглолт нь ёо хэдийг болсон. 1 2 3 4 5 6 7 8 9 10 шиг цагаан өмсөө. Баяжчлоо. Цаамснууд манайг дуусчихсан тэгээд. Эстэ зөндөөх баярлаа. Ийм их юм явуулсан. Үнэхээр баярлалаа ээж хайртай шүү. Аваа. Үнэхээр сэтгэл харагдчихээн. Тэгээд миний хэлээгүй байсан юмнуудыг хүртэл мэдрэмжээр явуулсан байна. За тэгээд үнэхээр их баярлалаа ээж хайртай шүү. За тэгээд энийг хөргөж ирсэн цэцэг эгчтэй мөн бас баярлалаа. За энэ чиглаад өгсөн бас нэрээ үнэхээр их баярлалаа. Тэгээд за ингээд ер нь өнөөдрийн маань юу дуусчихин. Бичлэг ер нь бол ингээд өндөрлж чинь. За би та хэд яг юу байгаагаас ширэн дээр байгаа юм тааруулж заяа. За ийхүү ийм зүйлсүүд явуулсан байна. Тэгээд эстезэндэх баярлалаа шүү. За ингээд ер нь өнөөдрийн маань бичлэг дуусчихин. Өнөөдөр бас үнэхээр productive амар хагас өдөр маань бол үнэхээр үр бүтээлтэй өнгөрсөн гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бол бас тоглолтод нэг нэлэр хитсэн байгаа. За тэгээд одоо сайхан амарцгаа хэдүүлээ. Би бас жоо ядарч байна. Тэгээд сайхан хөлөө амрааж маргааштай бэлдээ, маргаашаас бэлтгэлтэй хагас өдөр гэж авчи. 5 дахь өдөр маань үнэхээр гоё productive өнгөрсөн юм байна. За тэгээд бас Барселона дээрээгүй ирээд 3 хоног ерөөсө бичлэг хийгээгүй. Тэгээ энэ бол анхны бичлэг байсан. За тэгээд хэдүүлээс өргөжлүүлээд гой бичлэгээр уулзсан гэдэгтээ бол би итгэлтэй байна. За тэгээд улам их хичээнэ. Тэгээд ийм гоё миний хэрэгтэй байсан, яг хэрэгтэй байсан, амьдрал хэрэгтэй байсан зүйлсүүд юм явуулсан. Ээжтэй баярлаа. Зөндөө сэтгэлтэй, ээжтэй зөндөө хайртай шүү. Тэгээд автас зөндөө баярлаа. Хайртай шүү. За тэгээд хэдүүлээ. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Букачка.